За байц галерей үзэх амар үнэтэй хаа гэж боддог хүмүүс байвал анхаарлаа нааш хандуулаарай. Үнэн дээр Улаанбаатар хотод галерей үзэх нь кофе уух, театрт кино үзэх зэрэгээс хямдхан гэдгийг мэдэх. Бүр зарим нь үнэгүйгээ л бод. Тэгвэл яагаад галерей хямдхан байдгийн болоо гэж хэрвээ бодож байсан бол уран бүтээлчид үзэсгэлэнгээ олон нийтэд үзүүлж ашиг олох гэхээсээ илүүтэйгээр зураг, эсвэл бүтээлээ урлаг сонирхогчдод зарах, тэдэнд эзэмшүүлэхээс ашиг олдог учраас олон нийтэд үзүүлэх нь хямд эсвэл үнэгүй байх тохиолдол байдаг байна. Мөн дээрээс нь зарим галерей эзэд авьяаста уран бүтээлчдийг дэмжих зорилгоор үзэсгэлэнг нь олон нийтэд үзүүлдэг байна. Жишээлх юм бол Монголын галерей холбоо. Тэд уран бүтээлчдийг уран бүтээлээ заавал өөрсдөө зарж борлуулах биш, тэднэр дамжуулан хуулийн дагуу энэ бүхнийг хийж болох бүхэл нөхцөл боломжоор хангахаар ажиллаж байгаа юм. Тэгэж жолоогүй зөвхөн Монголдоо биш, гадаад ч мөн Монгол уран бүтээлчдээ гарахт нь бүхэл талаар нь дэмжих, тэдний өмнөөс бичих цаасны олон ажлуудыг нь гүйцэтгүүлэх болохоор зорио ажиллаж байна. Галерей холбооны зүгээс олон шинэ үзэсгэлэнгүүд, олон улсын үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг бөгөөд Монголын галерей холбоонд бүртгэлтэй Tara Art Gallery дээр яг одоо л гэхэд усан будгийн мастер гэгддэг хос хоёрын үзэсгэлэн 11 сарын 2-ны өдөр хүртэл гарсан байна. Таны сонсох дуртай Майкл Жаксон, Джон Ленноноос ахуулаад шүлгийг шимтэн сонсдог, Бавгийн хавсран, Пунцгийн Бадар зэрэг эрхмүүдийн хөрөг зураг байхаас гадна би чамд хайртай киноны үрлээ дэлгэр гэд Монголын алтан үеийн соролсон урлаг, соёл, спортын олон хүний хөрөг зураг дэлгэцсэн байна. Усан будгаар бүтсэн энэхүү цорын ганц хөрөг зургуудтай та бүхэн үн төлбөргүй танилцах боломжтой бөгөөд мөн өөрийн хүссэн бүтээлээ худалдаа авчиж мөн болох юм байна. Ийхүү галерейгээр дамжуулан худалдаа авалт хийх нь бид бүхэнд ямар ач холбогдолтой юм бэ гэхлээр бүтээлд дагалдах, гэрээ, бусад бичих цаасны ажлууд болон таныг тухайн бүтээлийн өмчлөгч гэдгийг бүхий л талаар нотлох сертификатыг ч гэсэндээ мөн танд хийж өгдөг байна. Энэ нь нэг талаараа хизээ нэгтээ оюуны өмч асуудалд өртөхгүй гэсэн баталгааг галерейн зүгээс гаргаж өгдөгөө гэсэн үг. Тэгэхээр байна уран зураг сонирхож галерей үзэх нь үнэтэй биш.